Яанад 6000 модлого жуниорынхон 262 дугаар хуудасны одоо энэ 252-оос 258 хүртэл тэгшүүдийн тайлбарлаж. Та гэртээ тэгээ энэ ягаанаар бодснуудыг өөрсдөө хийж үзээрэй. За 252 нь өөрөөр яг энэ тайлбарласан бодлогын дараагийн бодлогууд гэсэн үг тийм. Хэрв тэгшүнцгтийн талбай 8 см квадрат. За тэгэхээр бүгдээрээ ингээд тэгшүнцгт мэдчих хэрэгтэй байна. Нэг талын нэг хэсэг талбай 8 см квадрат харин урт нь өргөнөөс 2-оор их гэж байна. Тэг би өргөнөө ихсгчүүл урт нь түүнээс 2-оор их юм байна. Тэгээд тэгшүнцтийн талуудыг олно гэсэн. Тэгэхээр надад талбай маань болохоор 8 см квадратд төгссөн байна шүү дээ. Талбайг олохдоо бүгдээрээ яах юм гэсэн чинь урт өргөн хоёрыг үржүүллээ. Энэ маань манай талбай гарна гэсэн үг. За нэгийг гişмжил өөрчилчих. Тэгэхээр x-ийн квадрат нэмэх нь 2x тэнцүү 8 гэсэн энд квадрат хэвштэглийг бодно гэсэн үг. За тэгэхээр тэнцүүний хойноо очсон бүгд 8 урагшаа гаргачих. За энийг бүлэглээд өөрчлөх болгон задлж чадна. Эсвэл бүгдээрээ квадрат хэвштгэл боддог томьёогоор ботсон ч болно тий. За x-ийн коэффициентийг бүгдээрээ энэ өмнөх коэффициентийг эсрэгээр аваад хасах нь 2, нэмэх нь хасах нь язгуурын дор энэ 2-оо квадратчлээ 4. Тэгээд хасах нь томьёоны 4 байгаа тий. А нь болохоор 1, c нь а гэдэг нь одоо энэ өмнөх коэффициентийг c гэдэг нь султаа нь хасгуулыг хасахтай чигээр нь авна. Хуваах нь 2-ыг үржих нь а. Тэгэхээр энэ маань хас 2 дээр нэмэх нь хасах нь 4 дээр хасахыг нэмэх гээд 32, хуваах нь 2. Тэгэхээр энэ маань хас 2 дээр нэмэх нь хасах нь язгуурын дор 36-г хуваах нь 2. За эндээс бүгдээрээ 36-аас язгуур хэд гарах вэ гэсэн чинь 6 гарна те, хуваах нь 2 болно. За энэ дээр x 1-ээ болохоор хас 2 дээр 6-г нэмээд 2 туваад. Тэгэхээр 6-аас 2-аас 4, 2 туваал 2. 2 дугаар шийт маань хас 2-оос хасах нь 6-г хуваах нь 2. Хасах 8-ыг 2 дахаар хасах 4. Тэгэл бүгдээр тэгшинцийн тал болж байгаа юм чинь бол хасах байх боломжгүй тий. За тэгэхээр эндээс манай x тэгшинцийн минь өргөн 2 см юм байна. Урт нь хэдий x түүнээс 2-оор илүү гэсэн шүү дээ. Тэгэхээр 4 см. Тэгэхээр хариу нь 2 см ба 4 см байх нэ. За дараагийнх нь 254. За бид надад тэгшүүдийг хийж байгаа шүү. За хэрүү тэгшүнц гурвалжны гипноз нь 5. За тэгшүнцгтэй гурвалжин байгаа. За тэгээ биднэрт гипноз гэдэг бол тэгшүнцгийн эсрэг урших тал тий. Энэ 5 см. Нэг кат нөгөө катаас 1 см их гинэ. За би богинохын x гэвэл нөгөө нь түүнээс 1-ээр их юм байна. Тэгээ гурвалжны каттуудыг олно гэж байна. За тэгшүнцтэй гурвалж учраас Пифагорын теорем билэн тий. Нэг каттын квадрат дээр нөгөө каттын квадратыг нэмсэн гипнозынхаа квадраттай тэнцүү. Энэ бол Пифагорын теорем. За эндээс бүгд x олох нэ. За 7 томьёогоор задланы x-ийн квадрат нэмэх нь энэ хоёроо үржүүлээд 2-оор үржүүлнэ. Нэмэх нь 1-ийн квадрат 1. 5-ийн квадрат 25. За эндээс 2x квадрат нэмэх нь 2x 25 урагшаа гаргачих. Хасах нь 24 тэнцүүдэг. За бүгдийг нь 2 туваарчаар x квадрат нэмэх нь x хасах нь 12. За эндээс x1 2 олъё тий. x1 2 гэдэг бол x-ийн өмнөх коэффициентийг эсрэгээр ав. За энэ нэмэх байгааз нэмэх 1 гэсэн үг шүү дээ, хасах 1. За тэгээ хасах 1-ийн квадрат 1, хасах нь 4-ийг үржих нь а гэдэг нь x квадратын өмнөх коэффициент, c гэдэг нь султаа. Энэ хасах нь чинь хасахтай чигээр нь л авчна. Хуваах нь 2-ыг үржих нь а. Тэгэхээр эндээс хасах 1 дээр нэмэх нь хасах нь хуваах нь 2, 48 дээр 1 нэмэх чинь 49 болчихно. Тэгэхээр эндээс 49-с язгуурхаар 8 болоод хуваах нь 2. За эндээс бүгдээр x1-ийг болохоор хасах 1 дээр 8-ыг нэмээд 2 туваа. Тэгэхээр энэ маань 7-г хуваах нь 2. 8 гинэ 49-с язгуурхаар хэдлээ 7 шүү дээ тий. Би шууд дотроо нэмээд гаргацсан байна шүү. За энэ 7. За тэгэхээр 7-оос 1-с гарчин 6, 6-г 2 дахаар 3. 2 дахь шийдийг олсон чинь хасах 1-ээс хасах 7-г хуваах нь 2 гэхээр хасах 8-ыг 2 дахаар хасах 4. За бүгдийг геометри бодлогож ам чинь хасахыг авахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр манай нэг кат нь 3 см, нөгөө кат нь түүнээс 1-ээр илүү гэсэн юм чинь 4 см. Тэгэхээр манай хариу нь 3 см, 4 см гэсэн урттай каттуудтай байжээ.
За 56 тэгш өнцөгт гурвалжны талбай. За тэгш өнцөгтэй гурвалжин гэдэг нь нэг өнцөг нь 90 градус шүү дээ. Бид нарт энэ гурвалжны талбай нь 6 см квадрат гэдэг өгсөн юм байна. Түүний нэг кат нөгөө катынхаа уртаас 4-өөр их гинэ. Нэг кат x гүйл нөгөөх нь түүнээс 4-өөр их юм байна. Катуудын уртыг олоо гэж. За бүгдээрээ тэгшин цэгт гурвалжны талбайг ажиллах юм гэсэн чинь тэгшинсийн талбайг болохдоо урт дөрөв хоёрыг үржүүлж хэрчээ ингээд тэгшинсэд гараад ирнэ шүү дээ. Гэтэл манайх энэ хоёр маань талбайгаараа тэнцүү хоёр гурвалжин тоогж байгааз. Тэгэхээр энэ тэгшинс гурвалжны талбайг болохдоо бүгдээрээ хоёр катдыг үржүүлэхээр тэгшинс гарчна. Тэрний хагасчаас 2 дугаарчна. За гэтэл надад энэ талбай маань 6 см квадрат гэдэг өгсөн. За ийш хоёроор ижилгээр өгчээ. Тэгэхээр x-тэй нэмэх 4-ийг үржих нь x гээд 2 6 12 болчихно. За хаалтаа задлаад үржүүлчихээр x квадратыг нэмэх 4x за 12-оо урагшаа гаргачих. За тэгээд дахиад эндээсээ бүгдээрээ x1 2 олноо. X өмнөх коэффициентийг нэмэх 4-ийг эсрэгээр аваад тэгээд энэ 4 квадратчлал чинь 16. За хасах 4 байсан ч 16, нэмэх 4 байсан ч 16 шүү дээ. Квадрат нь чинь хасах 4-ийн үр чинь a гэдэг нь x квадрат коэффициент 1, c гэдэг нь сул тоо нь хасах 12. Хуваах нь 2-ыг үржих нь a гэдэг нь x квадратын өмнөх коэффициент. Тэгэхээр хасах 4-д нэмэх нь хасахыг хуваах нь 2. За дээр маань хасахыг нэмэх болж шүү. Тэгэхээр нэмэх 48 болчихно тий. Тэгэхээр 16 дээр 48-ыг нэмэхээр 64. За 64-өөс язгуур шийдэх гарах үлээ x чинь 8. За эндээс x1-ийг олохоор хасах 4 дээр 8-ыг нэмээд 2 туана. Тэгэхээр 4-өөс 8-аас 4-өөс хахаар 4, 2 дахаар ихний шид нь 2. 2 дугаар шид маань хасах 4-өөс хасах 8-ыг хуваах нь 2. Хасах 12-ыг 2 дахаар хасах 6. За бүгдээр тэгшин гурвалжны катыг болж юм хасах тоог авахгүй тий. Тэгэхээр нэг кат нь 2 юм байна. Нөгөөх нь түүнээс 4-өөр илүү өгсөн. Тэгэхээр 2 дээр 4-ийг нэмээд 6 см. Тэгэхээр манай олох гэжсэн хариу маань 2 кат маань 2 ба 6 см урттай байжээ. Катд уртыг олгосон. За 58 хэрв энгийн бутархайн хүртүүр нь хуваараасаа. За энгийн бутархайн хүртүүр нь тэгэхээр за хүртүүрийн x гэж хуваараасаа 2-оор бага гинэ. Тэгэхээр хуваар нь олдвол 2-оор их юм байна штэ. Бөгөөд тэдгээрийн үржүүр нь Орбол манай хүртүр хуваар хоёрын үржүр маань 15-тай тэнцүү байсан бол уг энгийн бутархайг олох юм байна. За тэгэхээр x-ийн квадрат нэмэх нь 2x 15 урагшаа гаргачих. За эндээс бүгд x-ийн 2 олно те x-ийн коэффициентийг эсрэгээр авна. Хас 2, хас 2-ийн квадрат 4. Тэгээд хасах нь 4-ийг үржих нь a нь x квадратын коэффициент, c-ийн сул тоо нь хас 15. Хуваах нь 2-ыг үржих нь a гэдэг маань 1. Тэгэхээр хас 2 дээр нэмэх нь хасах нь язгуурын дор 4 дээр нэмэх нь 60 гэхээр 64 юм байна шүү дээ. Хуваах нь 2. Тэгэхээр хас 2 дээр нэмэх нь хасах нь 8-ыг хуваах нь 2. За тэгэхээр эндээс манай 1-р шид маань хасах 2 дээр 8-ыг нэмээд 2 туваах юм байна. Тэгэхээр 3. А 2-р шид маань хасах 2-оос хасах нь 8-ыг хуваах нь 2 буюу хасах 5. За бүгдийн энгийн бутархай олгож байгаа те. Тэгэхээр нэг талаас x1 нь 3 юм байна. Тэгэхээр манай энгийн бутархай маань юу байгаа гэсэн чи x-ийг хуваах нь x тэр хүн 2 байгаа шүү дээ. Тэгэхээр x нь 3 юм бол 3 дээр 2-ыг нэмлээд 5 юм бутархай ижээ. За x2 нь хасах 5 гинэ. Тэгэхээр хүртүр нь хасах 5, хуваар нь хасах 5 дээр 2-ыг нэмнэ л гэсэн үг шүү. Тэгэхээр хасах 5-ыг хуваах нь хасах 3 буюу манай энгийн бутархай нөгөө талаас 3-ны 5 бас байж болох нь шүү дээ. За тэгэхээр 5-ны 3 ч ажиллах юм байна. 3-ны 5 ч байж болох юм байна. За ингээ уг бутархайг олчлоо. За таад гэртээ явах уу гэсэн чинь саяны дөрвөн бодлогоны яг арын сондгоо дөрвөн бодлогыг өөрсдөө гэж үзээрэй. За тэгээ саяны энэ нэг квадрат гэртэл гол нь бидний квадрат гэртэл бод сурах гэдэг гол зорилго нь тий. За ийм байгаа үед бүгдээ x-ийг 2-оор яаж олж байгаа вэ гэсэн чинь x-ийн коэффициентийг эсрэгээр аваад тэгээд энэ b квадратчлээд хасах нь 4-ийг үржих нь a гэдэг нь x квадратын коэффициент, c гэдэг нь сул тоо. За тэг хуваах нь 2-ыг үржих нь a гэдэг маань x квадратын өмнөх коэффициент гээд саний бодлогод дандаа энэ томьёог ашиглаж тэгштэглээ бодсон байгаа шүү.